19-р зууны 2 дугаар хагас бол хүн төрөлхтний аж үйлдвэрийн хувьсгал оргилдоо хүрч дэлхийн өнгө төрхийг үндсээр нь өөрчилсөн хар автны эрен үе байв. Америкийн Пенсильвани мужийн шорооноос өөр зүйлгүй хэмээн тооцогдож байсан тал газарт газрын тос оргилон гарч ирснээр хүн бүхэн баяжих мөрөөдөлтөөн автаж хар автны араас бүх нийтээрээ хадурцгаад жиглэв. Хүссэн бүхэн нь газрын тосны цөөнөг өрөмдөж, керосины үйлдвэр барьж, уг шин зах зээл ямар ч дүрм журамгүй, ямар ч хяналтгүй, асар эмх замбраагүй байдал донд өрнөж иглэв. Яг энэ зэрлэг капитализмын харанхуй эмх замбраагүй байдлын дунд нэгэн хүн бүхнийг тис өөр өнцгөөс харж, дэлхийн эдийн засгийн суурийг өөрт өөрчилсөн юм. Хүн төрөлхтний түүхэнд капитализмын хөгжлийг оронгоор нь эргүүлж, бизнесийн ертөнцид монопол гэдэг ойлголтыг анх удаа хамгийн харгас, бас хамгийн нарийн зохион байгуулалтаагаар хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй John D. Rockefeller. Түүний үүсгэн байгуулсан Стандарт Ойл компани нь дэлхийн газрын тосны зах зээлийн 90%-ийг хянаж, тухайн үеийн Америкийн засгийн газраас илүү хүчтэй нөлөө бүхий эзэнт гүрэн болж чадсан юм. John D. Rockefeller бол ямар ч сэтгэл хөдлөлгүй, алхам бүрээ төмөр мэт нарийн тооцоолдог, сахилга батыг бүхнээс эрхэмдэг нэгэн байв. 1870 онд түүний үүсгэн байгуулсан Стандарт Ойл компани нь удалгүй энгийн нэг бизнес байхаа болж, улс төр төмөр зам санхүүгийн системийг тэр чигт нь атгасан үл үзэгдэгч эзэнт гүрэн болон хувирчээ. Өрсөлдөгчөө хүчээр шахах, төмөр замын компаниудтай нуус гэрээ байгуулах, үнийг зориудаар унгаж өрсөлдөгчдөө дампууруулах, улмаар зах зээлийн 90% дангаар хянах зэрэг түүнийг хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь капитализмын түүхэнд хамгийн харгас, хамгийн амжилттай монопол тогтолцоог бий болгосон юм. Тэгэхээр өнөөдрийн дугаараар эзэнт гүрнийхэн ноёрхлыг тогтоохын тулд Rockefeller яг ямар нарийн системийг ашиглаж өрсөлдөгчдөө хэрхэн сөгдүүлсэн талаар дэлгэрэнгүй ярих болно. Бизнесийн амжилтын түүх, эрх мэдэл болон монопол бизнесүүдийн харанхуй талыг өнөөдрийн дугаараар нэгнгүй дэлгэн ярих болно. За манай хамтран ажиллагч байгууллагаар Японы алдартай Hinamaru Single Malt Whisky хамтран ажиллаж байна. Энэхүү вискийн дээд зэрэглэлийн яг нэг соёолжоор нэг нэрх үйлдвэртэй нэрж үйлдвэрлэсэн юм маш сайн виски. Түүнчлэн Hinamaru Single Malt Whisky нь 2025 оны San Francisco World Spirit Competition-оос Best Japanese Whisky шагналыг хүртсэн. За түүнчлэн 2 удаагийн алтан медальтай дэлхийн шилдэгүүдтэй энэ зэрэгдсэн Японы Single Malt Whisky байна. 1859 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Titusville хотод түүхийн хуудсыг нэг мөр өөрчилсөн нэгэн чухал үйл явдал болсон нь төмөр замын хуучин инженер Эдвин Дрейк гэх хүн газрын тосны анхны арилжааны цооногийг амжилттай өрөмдөж нээсэн явдал байв. Тухайн мөчийг хүртэл хүн төрлөختөн шөнийн цагаар гэрэл гэгээ үүсгэхийн тулд ан агнуурын замаар олж авдаг ховор бөгөөд үнэтэй халимны тос болон ургамлын гаралтай тосыг ашигладаг байсан нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын эрэлт хэрэгцээг хангаж гүйцэхгүй байдалд хүрээд байж. Харин газрын тосноос гаргаж авсан керосин нь үүнийг орлох хамгийн хямд илүү их гэрэлтүүлэгч их усүр болж гарч ирснээр дэлхийд дахинд хар автны төлөөх халуурал гэнэтгэн дэгдэж аж үйлдвэрийн хувьсгалыг шин шатанд гаргасан юм. Гэхдээ мэдээч хэрэг газрын тосны энэ шин салбарт бол тухайн үедээ ямар ч дүрм журам эсвэл төрийн хяналт эрх зүйн зохицуулалт гэж бол байгаагүй. За тиймээс одоо энэ шин салбар нь одоо ямар ч эмх замраагүй байдлаар одоо жинхэнэ салан палан байдлаар бол хөгжиж эхэлсэн. За Пенсильвани муж болон түүний эргэн тойрны нутаг дэвсгэрт бол одоо хэн хүссэн хүн нь бол газар худалдаа аваад шууд сайн дураараа өөрийнхөө хүссэн цооногийг бол ухаж эхэлдэг ийм байдал бол бий болсон. За ингээд одоо нэгэнт нийлүүлэлт нь одоо хангалттай хэмжээгээр хүн болгон ороод өссөн учраас нийлүүлэлт нь одоо хэрэгцээгээ эрэлттэй давсан учраас одоо үнэ нь бол цаанаасаа бууж эхэлсэн. За ингээ үн унаж үн цэнгүй болж эхэлсэн учраас газрын тосны олборлагчид одоо хадгалах савны хомсдлоос болоод илүү гарсан тэр тоснуудаа хадгалах нь ямар ч ашиггүй болоод гол мөрний ус болон газрын хөрс рүү шууд асгаж одоо байгаль орчныг бол асар ихээр тухайн үедээ сүтгэж эхэлсэн байдаг. За мөн хамгийн том эмгэнэлт нь бол өчигдөрхөн
газрын тосны бизнесээр хэдэн 10 саяын ашиг олж байсан тэр том авраг компаниудын хувьд үнэ нь огцом унсны улмаас маргааш гэхэд магадгүй дампуурах, үйл ажиллагааны маш их автогдолд орох, эсвэл ядчил маш их ажлын байруудад цомгдох иймэрхүү маш том эрсдлүүд тулгарч эхэлсэн. Нэг өсөнд бол газрын тосны салбар гэдэг бол урьдчилан тааварлах боломжгүй маш эрсдэлтэй дэндүү огцом савлгаатай ийм салбар болж хувирсан байдаг. Яг энэ аимшигтай өрсөлдөөн ухаан жолоогүй эмх самраагүй байдлын дунд Cleveland хотод бизнес эрхэлж байсан залуухан John D. Rockefeller бүхнийг тис өөр өнцгөөс харж байв. Бусад хүмүүс газар доороос тос олборлохын тулд азаан туршиж хөрөнгө мөнгөө үрж байхад Rockefeller энэ бизнес дэх жинхэнэ эмх цэгц асар их ашиг орлох нь олборлолт дээр бус. Харин олборлсон түүхий тосыг цэвэрлэж зах зээлд хэрэглэгчийн гар дээр хүргэх боловсруулалт болон логистикийн шатанд нуугдж байгааг маш эрт олж харсан байдаг. Тэрээр зах зээл дэх энэхүү замраагүй байдлыг зөвхөн төмөр мэт сахилах баттай нэгдсэн системтэй монопол тогтолцоогоор эмхлэх боломжтой гэдгийг ухаарч 1870 онд өөрийн түүхэн гол зэвсэг болох Standard Oil компанийг үүсгэн байгуулж энэхүү эзэнт гүрнийхэн анхны суурийг тавьсан юм. John Rockefeller өрсөлдөгчөө зөвхөн хүчээр шахдаг эсвэл зах зээлээс шууд дампууруулах тактик баримтлсангүй. Түүний бизнесийн амжилтын үндэс нь хүн бүрийн төсөөлөөгүй нарийн ямбай тооцоолол, үйл ажиллагааны гайхалтай үр ашиг мөн чанд сахилах бат дээр суурилж байлаа. Тухайн үед ихэнх газрын тос боловсруулагчид ашигын араас хит хөөсөлдөж, үйл ажиллагааны зардлаа огтоосоо анхаардаггүй байсан бол Rockefeller бүх процессыг микро түвшинд нь хянаж 1 цент илүү өрөхгүй байх хатуу тогтолцоог бүрдүүлжээ. Энэхүү стратеги нь голчлон хоёр үндсэн баган дээр тогтож байв. Нэгдүгээрт гэвэл тэрээр хог хаягдал гэж үгүй гэсэн зарчмыг бизнесийн гол философи болгов. Түүхий газрын тосыг цэвэрлэж, өрхийн гэрэлтүүлэгт хэрэгэлдэг керосин гаргаж авах явцад маш их хэмжээний хаягдал дайвар бүтээгдэхүүнүүд ялгардаг. Бусад үйлдвэрүүд эдгээр хортой хаягдлуудыг гол мөрөн рүү асгаж эсвэл салхинд хийсгэн алга болгож байсан бол Rockefeller тэдгээрийг бүрэн боловсруулж ашиг олох аргыг эрэлхийджээ. Тухайлбал тэрээр парафин гэх хаягдал бодисоор лаг хийж, хаягдал тосноос нь машины тосолгооны материал гаргаж, хожим нь дотоод шаталтын хөдөлгүүр гарч ирэх үед дэлхийд дахина асар их үн цэнийг дагуулсан бензинийг хүртэл боловсруулан гаргаж худалдаад чиглэсэн юм. Rockefeller-ийн бид газрын тосноос зөвхөн үнэрийг нь л үлдээгээд бусад бүх зүйлийг нь ашигладаг гэдэг алдартай үгнээс түүний баримталж байсан бодлогыг бүрэн ойлгох боломжтой. Хоёрдугаарт гэвэл Rockefeller өртгөө бууруулахын тулд бизнесийн бүх шат дамжлагыг өөрийн мэдэлд төвлөрүүлэх буюу босоо интеграцчлалын стратегийг гаргуу ашигласан юм. Керосиныг савладаг модон торхны үн огцом өсгөд тэрээр 3 дахь нийлүүлэгчдийг хүлээхийн оронд өөрийн гэсэн мод бэлтгэх компани, ой мод болон торх хийх үйлдвэрүүдийг шууд худалдан авч өөрөө өөрийнх нь савыг бэлтгэж эхэлжээ. Үүний үр дүнд Standard Oil компани зах зээлийн өртгөөс хэд дахин хямд үнээр өөрийн сав баглаа бодлыг үйлдвэрлэдэг болов. Түүнчлэн боловсруулахад зайлшгүй шаардлагатай хөхрийн хүчлийг гадаадаас худалдаж авахын оронд өөрийн хөхрийн хүчлийн үйлдвэрийг байгуулж, тээвэрлэгтэн зориулж төмөр замын цистерн вагонуудыг маасаар нь өөрийн болгон худалдан авсан юм. Энэхүү түүхий эдийн олборлолоос эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэлх бүхий л шат дамжлагуудыг өөрийн хяналтанд авснаар Standard Oil компани өрсөлдөгчдийнхөө төсөөлөөгүй бага өртгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болжээ. Энэхүү системийн хяналтын зах зээл дээр үнийн дан ихэхэд Standard Oil компани ямар ч алдагдaltaгүйгээр өрсөлдөгчдөө хүссэн үгэндээ оруулж дампууруулах хамгийн гол санхүүгийн зэвсэг нь болж хувирсан юм. Тэгэхээр John D. Rockefeller-ийн хувьд бол зөвхөн үйлдвэрлэлийн өртгийг бууруулад тэгж зах зээлд ноёрхохын тулд бол дан ганц дотоод менежменттэй бол найдаагүй. За газрын тосны бизнесийн хамгийн гол судас нь бол үйлдвэрээс хэрэглэгчдэд хүрэх тээвэрлэлт буюу тухайн үед бол төмөр зам нь байсан. За тухайн үед түүхий тос боловсруулсан керосиныг өөр хотууд руу зөөх цорын ганц үр дүнтэй арга нь төмөр зам байсан учраас аль тал төмөр замын салбар төмөр замын үнийг бол хяналтанд аавна. За тэр тал бол зах зээлийг бол бүрэн барьж базах бүрэн боломжтой байсан гэдгийг Rockefeller бол маш эртнээс анзаарсан байгаа юм.
За улмаар Rockefeller-ийн хувьд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэрээр Америкийн түүхэнд хамгийн нууцлаг, хамгийн харгас картел болох South Improvement Company хэмээх нэртэй бүлэглэлийг зохион байгуулалтанд оруулсан байдаг. За энэ бүлэглэл маягийн компаниуд Америкийн нэгдсэн улсын хамгийн том төмөр замын компаниудтай бол маш нууц олон дил болгож болохооргүй тийм нууцлаг шударга бус давт гэрээнүүдийг олноор нь хийсэн байдаг. Товчхондоо бол John Rockefeller-ийн энэхүү бүлэглэл нь төмөр замын акулуудтай уулзаад хэд хэдэн байдлаар тохироо хийж эхэлжээ. Нэгдүгээрт гэвэл Standard Oil компани нь хамгийн их хэмжээгээр ачаа тээвэрлэдэг гол харилцагч учраас бусад өрсөлдөгчдөөс хамаагүй хямд үнээр буюу бараг өртөг шингээгүй шахам үнээр ачаагаа тээвэрлэх хэрэгтэй гэж үзэж тэр эрхийг авч чадсан байдаг. Түүнчлэн төмөр замын компаниуд Standard Oil-ийн өрсөлдөгч жижиг компаниудаас өндөр үнээр тээвэрлэлтийн хөлс аваад тэр цуглуулсан мөнгөнийх нь тодорхой хувийг шууд Rockefeller-т нууцаар биднээр буцааж өгөх ёстой буюу давт маягийн татварыг төмөр замын компаниудаас авдаг болсон байна. Энэхүү системийг хэрэгжиж эхэлмэгц зах зээл дээр шударга өрсөлдөөн гэдэг ойлголт нэг мөсөн үгүй болов. Жишээлбэл Rockefeller-ийн өрсөлдөгч нэг баррел тосыг өөр хот руу явуулахын тулд төмөр замд $1 төлж байхад тэр мөнгөний тал нь шууд Rockefeller-ийн халаас руу орж харин Standard Oil өөрөө бараг үнэгүй шахам тээвэрлэлт хийдэг болов. Өрсөлдөгчдөө тээврийн зардлаа гаргуулдаг болсон гэсэн үг. Үүний үр дүнд өрсөлдөгчд нь бүтээгдэхүүнээ зах зээлд өөрийнх нь өртгөрч хүргэж чадахгүй улам алдагдалд орж харин Rockefeller өрсөлдөгчийнхэн төлсөн мөнгөөр өөрийн бизнесийг санхүүжүүлж байлаа. Улмаар хожим энэхүү нууц хэвцэл ил болсны дараагаар Пенсильвани мужийн бие даасан газрын тос олборлагчид болон бусад жижиг бизнес эрхлэгчид бүгд эсэргүүцсэн босцоож түүхэнд 1872 оны газрын тосны дайн гэж нэрлэгдсэн эсэргүүцэл дэгдсэн юм. Тэд Standard Oil-ыг тос үйлдвэрлэхийг хориглож бойкот зарласан боловч Rockefeller аль хэдийн дийвдэшгүй хүчийг нэгэнт хоримтлуулад байв. Хэдийгээр төмөр замын компаниуд олонний дарамтанд ор энэ гэрээг аль биесээр цуцалсан ч Rockefeller ард талдаа өөр бусад нууц хэвцэл өөрийн эзэмшлийн цэстерн вагонуудын сүджээг хэдийнэ бий болгосон байсан тул тэрээр тээвэрлэлтийн бүрэн хяналтаа хязгаарч алдаагүй юм. Энэхүү дэд бүтцийн болон тээврийн далд монопол нь түүнд дараагийн шат буюу өрсөлдөгчөө хүчээр худалдаж авах эсвэл сүрүүлэх ажиллагааг саадгүй явуулах хамгийн гол түлхүүр нь болсон юм. John Rockefeller өөрийн дэд бүтцийн хяналт болон тээвэрлэлтийн нууц хэвцээрүүдээр дамжуулан өрсөлдөгчөө хүйс тэмтрэх хангалттай хүчтэй болсныхан дараа зах зээлийг шууд утгаар нь цэвэрлэх ажиллагааг эхлүүлв. Түүний бизнесийн философи болон бусад жижиг компаниудад хандах хандлага нь маш энгийн бөгөөд өршөөлгүй байлаа. Нэг бол өөрийн хүслээр бидэнд компани зар эсвэл бид чамайг дампууруулна гэдэг зарчим тэнд үйлчилж байв. Энэхүү харгас тактикийн хамгийн тод бөгөөд цочирдом жишээ бол 1872 оны эхээр болж өнгөрсөн Cleveland-ийн хямрал хэмээх үйл явдал байлаа. Тухайн үед Cleveland хот нь Америкийн газрын тос боловсруулах гол төв байсан бөгөөд Standard Oil-оос гадна хэдэн 10 бие даасан өрсөлдөгч компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байв. Rockefeller өөрийн гол хамтрагчдаа дагуулад Cleveland-ийн хамгийн том өрсөлдөгч үйлдвэрүүдийн эздийг өрөөндөө нэг нэгээр нь дуудан уулзжээ. Тэрээр тэдэнд ямар ч 8-ны эрхчлөө олгохгүйгээр бид танай компанийг хэдийнэ үнэлсэн. Та бүхэн манай үнэлгээг зөвшөөрч сайн дураараа манай нэг хэсэг болох уу? Эсвэл бидэнтэй өрсөлдөх оролдлого хийгээд дампуурах уу гэдэг сонголтыг шууд тулгаж эхэлжээ. Өрсөлдөгчд нь эхэндээ эсэргүүцэж нэгтгэхээс татгалцсан боловч Rockefeller ард талдаа төмөр замын хангалттай үн асар их санхүүгийн нөөцтэй байсан учраас хэрв татгалзууд тэднийг зах зээлээс хөөж гаргах чадвартай гэдгээ маш сайн ойлгуулсан юм. Үүний үр дүнд ердөө хэдхэн 7 хоногийн дотор Cleveland дэх газрын тос боловсруулах 26 компаниас 22 нь шахалтанд орж өөрийн эрэхгүй бууж өгцгөөж Standard Oil-д нэгдсэн байдаг. Хэрв ямар нэгэн өрсөлдөгч компани энэхүү дарамтанд автахгүйгээр бие дааж үлдэхийг хичээвэл Standard Oil тэдний эсрэг санхүүгийн хувьд тэсвэрлэхийн аргагүй үнийн дайн зарладаг байв. Rockefeller тухайн өрсөлдөгчийн үйл ажиллагаа явуулж буй тухайн бүс нутагт керосины үнийг өөрийн өртгөөс доогуур буюу асар их автагдал хүлээх хэмжээнд хүртэл огцом унагадаг байв. Жижиг компаниуд үнийг нь дагаж буулгаад удаан тисэж чадахгүй тул хэдхэн сарын дотор хадгалсан хэдэн төгрөгөөн барьж дампуурлан зарлахаас өөр аргагүй болдог байв. Өрсөлдөгч нь санхүүгийн хувьд бүрэн сүрч сөхрөөд унсны дараагаар Rockefeller тухайн компанийг бараг үнэгүй шахам буюу хаягдал үнээр худалдаж авдаг байлаа.
Ийхүү нэг гараараа өрсөлдөгчөө боомдж нөгөө гараараа хямдхан худалдаж авдаг системчилсэн аргын үр дүнд стандарт ойл компани ямар ч өрсөлдөөнгүйгээр Америкийн газрын тосны зах зээлийг хэдхэн жилийн дотор бүрэн атгаж чадсан түүхтэй. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд ерөнхийдөө хөрөнгөө яаж үсгэх үү? За юунд хөрөнгө оруулах уу? Ямар салбарт хөрөнгө оруулах уу гэх мэт асуултууд бол нэлээд ихээр эргэлдэг болсон. За тэгвэл энэ бүх асуудлыг шийдэхээр BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани зүгээс за хөрөнгө оруулагчдын маш сайн мэддэг за Apex Capital, Голомт Capital, Таван богд Capital, за мөн одоо TDB Securities зэрэг үнэт цаасны компаниудтай хамтран за FTI ETF-ийг бол зах зээл дээр аль биесээр бол саяхнаас нэвтрүүлээд байгаа. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр хувь хүн бол ерөөсөө доод тав нь мянган төгрөгөөр буюу одоо Монгол мөнгөөр олон улсын хөрөнгийн зах зээл, технологи, инновац болон одоо түүхийд мөн эрчим хүчний зэрэг салбаруудын нийтдээ 800 гаруй компаниудад шууд хөрөнгө оруулалт хийх одоо багц гэж нэг ёсондоо ойлгож болно. За таны оруулсан мянган төгрөг бүрийн 20% нь энд харагдаж байгаачлан зэс болон эрчим хүчний салбарт за 30% нь Америк нэгдсэн улсын хамгийн том 500 хувьцаат компаниудад харин үлдсэн 50% нь орчин үеийн технологи болон инновацийн компаниуд буюу бид бүхний сайн мэдгээр химэл оюун ухаан за чип үйлдвэрлэл батлан хамгаалах зэрэг салбарын компаниудад орохоор байгаа. За ингээд та энэ сэдвээр одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол ETF.MN сайтаар бол одоо шууд орж мэдээлэл авах боломжтой. За мөн доор сэтгэгдэл хэсэгт оруулсан байгаа BGM Asset Management компани Facebook хуудасаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм шүү. Хэдийгээр John D. Rockefeller өрсөлдөгчдөө шахдаг төмөр замаар дамжуулан дарамтдаг байсан ч за 1870-ад оны сүүлч үе гэхэд бол түүний бизнесийн цар хүрээ нэгдсэн улсын одоо эрхтцүүн тогтолцооноос бол бүрэн халиад за маш том сааттай бол тулгарч эхэлсэн байдаг. За тухайн үеийн Америк нэгдсэн улсын хуулиар бол нэг мужид бүртгэлтэй корпорац за өөр мужид орших компани хувьцааг эзэмших эсвэл одоо өмч хөрөнгийг нь шууд худалдаж авахыг бол хуулийн дагуу хатуу хоригддаг байсан. За өөрөөр хэлбэл Ohio мужид байрладаг стандарт ойл компани нь Нью-Йорк эсвэл Пенсильвани дахь одоо өрсөлдөгч компаниудыг аль бие ёсоор худалдан авч өөрийн болгох тийм эрхцэн үндэслэл байдаггүй байсан гэж хэлж болно. За иймээс John D. Rockefeller одоо эрхцэн энэхүү саадыг даван туулахын тулд өөрийн хуульч Samuel Dodd гэдэг хүнээр бол дамжуулаад түүхэнд цоо шин бизнесийн бүтцийн загварыг бол санаачилсан байдаг. За тэр бол одоо ямар загвар байсан бэ гэхээр итгэлсэлтээр суурилсан бизнесийн загвар байсан. За нэг ёсондоо бол 1882 онд байгуулагдсан Standard Oil Trust нь за дэлхийн капитализмын түүхэн дэх одоо хамгийн анхны корпорацийн сүлжээ болон мэндэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн мужид үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа хууль ёсоор төв зөвлөлийн 9 итгэмжлэгдсэн хүнд шилжүүлэн өгөх болов. Улмаар хувьцаагаа шилжүүлж өгсөн хуучин эзэд нь мөнгө буюу хувьцааны оронд Trust Certificate буюу итгэмжлийн гэрчилгээг авч үүнээсээ ашигын хувь болох ногдол ашиг хүртдэг болов. Ингэснээр аль бие ёсны бичиг баримтан дээр тэдгээр өөр мужуудад байрлах компаниуд тус тусдаа бие даасан хэвээр үлдэж байгаа боловч яг бодит байдал дээр бүх шийдвэр гаргах эрх мэдэл болон санхүүгийн урсгал үнийн бодлого нь төв зөвлөлийн итгэмжлэгдсэн 9 хүний мэдэлд шилжиж эхэлжээ. Standard Oil Trust бий болсноор Rockefeller Америкийн нэгдсэн улсын аль ч мужид өөрийн гарыг чөлөөтэй дүрэх боломж бүрдэв. Аль үйлдвэр нь ажиллах, аль нь хаагдах, керосины үн хэд байхыг улс даяар ганцхан хүний үгээр шийддэг болов. Гаднаасаа бол олон жижиг бие даасан компаниуд хоорондоо өрсөлдөөд байгаа мэтээр харагдах боловч цаанаа бол бүгд нэг эзэнтэй, нэг эрх ашигтай асар том монополийн арим Америкийн нэгдсэн улсад бий болжээ. Энэхүү траст загвар нь хожим зөвхөн газрын тосны салбараар хязгаарлагдахгүй Америкийн төмөр зам, ган төмөрлөг, тамхи болон сахар зэрэг бусад томоохон салбаруудад өргөнөөр ашиглагдах болсон юм. Бизнесийн ертөнцид эрх мэдлийг төвлөрүүлэх энэхүү төгс бөгөөд аюултай систем нь капитализмыг шин шатанд гаргасан боловч нөгөө талаар ард түмний эрх ашигыг ноцтойгоор зөрчиж засгийн газар болон олон нийтийн эгдүүцлийг дээд зэгт нь хүргэв. Үүний үр дүнд хожим Америкийн түүхэнд монополуудыг хуулиар цээрлүүлэх Sherman Antitrust Act буюу монополи эсрэг хууль гэдгээр нь бид бүхэн мэдэх энэхүү хууль зайлшгүй батлагдах ёстой түүхэн шаардлагыг бий болгожээ. За ямар ч тач энэ бүхний үр дүнд Standard Oil компани зах зээлийн 90 гаруй хувийг хянаж Америк эдийн засгийн ноён нурууг атгах болж
ямар ч өрсөлдөгчгүй мэт харагдаж байв. Гэвч тэдний энэхүү харгас хаалттай эв тод бус ноёрхол нь Америкчүүдийн дунд шударга ёсны төлөөх дургуутсыг айжмаар өдөөж эцэст нь оргилд нь хүргэсэн юм. Рокфеллерийн эзэнт гүрнийг нуран унгах гол хүч нь зөвхөн улс төрчид бус харин эрен сурвалжлах сэтгүүл зүй болон хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн төрийн хяналт байв. Бизнесийн ертөнцид жинхэнэ хувьсгал хийсэн эхний цохилтыг зоригт эмэгтэй сэтгүүлч Ида Тарбел өгөв. Түүний эцэг нь Пенсильвани мужид жижиг газрын тос олборлагч байсан боловч Рокфеллерийн монопол бодлого төмөр замын нууц хэвлэлцээрийн улмаас эсхийх нь бизнес дампуурчээ. Ида Тарбел 1902-оос 1904 оны хооронд Макфюрийн сэтгүүлд Стандарт Ойл компани түүх нэртэй цоврал эрен сурвалжлах нийтлэлүүдийг хэвлүүлв. Тэрээр ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр зөвхөн баримт албан бичиг гэрчүүдийн үгэнд тулгуурлан Рокфеллерийн компани хууль бусаар өрсөлдөгчдөө яаж дарамталдаг, төмөр замаас яаж нуус хөнгөлөлт авдаг, шүүх болон улс төрчдийг хэрхэн авилгалаар хаацаалдаг байсныг нэг бүрчлэн илчилсэн юм. Энэхүү нийтлэлүүд нь Америкийн олон нийтийг сочирдолд оруулж, монополуудын эсрэг хүчтэй хөдөлгөөнийг өрнүүлэх анхны томоохон сэтлийг төрүүлсэн юм. Олон нийтийн энэхүү уур хилэн шахалтын үр дүнд улс төрийн давсанд ерөнхийлөгч Theodore Roosevelt Стандарт Оилийн итгэлцлийн системийг нуран унгахаар буюу монополтой өрсөлдөж чөлөөт зах зээл Америкийн эгэр жирийн ард иргэд болон дунд болон бага бизнес эрхлэгчдийг хамгаалахаар гарч ирэв. Рузвельт 1890 онд батлагдсан боловч өмнө нь төдийлөн сайн хэрэгжидэггүй байсан Шерманы монополын эсрэг хуулийг бүрэн хүчээр нь ашиглаж эхлэв. Америкийн засгийн газар Стандарт Ойл компани эсрэг холбооны шүүхэд албан ёсоор зарга мэдүүлж, тус компани нь зах зээлийг хууль бусаар дангаар ноёрхож, шударга өрсөлдөөнийг устгаж байна хэмээн буруутгав. Олон жил үргэлжилсэн хууль эрхцэн ширүүн тэмцлийн эцэст 1911 оны 5 дугаар сард Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс түүхэн шийдвэр гаргав. Стандарт Ойл нь холбооны засгийн газрын монополын эсрэг хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж, компаниг бүрэн тараах буюу 34 бие даасан жижиг компаниудад хуваах хатуу шийдвэр гаргажээ. Энэхүү хуваагдлийн үр дүнд Стандарт Оилийн нэгдмэл байдал үгүй болж тус-тусдаа бие даан өрсөлдөх олон арван компаниуд үүссэн нь өнөөгийн бид бүхний сайн мэдэх дэлхийн эрчим хүчний аварга брэндүүдийн суурь болсон юм. Тухайлбал өнөөгийн Exxon Mobil, Chevron болон Amoco, BP зэрэг эрчим хүчний томоохон компаниуд бүгд тодорхой хэмжээгээр Стандарт Оилоос шууд болон шууд бус байдлаар угшилтай холбоотой байдаг. Мөн өөр нэгэн чухал зүйл гэвэл Стандарт Ойл компани шүүхийн шийдвэрээр олон арван жижиг компани болж хуваагдсны дараагаар хувьцаа эзэмшигч байсан John D. Rockefeller-ийн хөрөнгө огцом хэд дахин өсөв. Учир нь тус-тусдаа салан тусгаарласан компаниудын хувьцааны нийт үнэлгээ нь хуучин нэгдмэл компанийнхаас хамаагүй өндөр үнцэнтэй болж өссөн тул тэрээр дэлхийн хамгийн анхны тэрбумтнуудын нэг хэвээр үлджээ. Бараг сохорсон биш завшив гэдэг шиг үйл явдал болсон гэсэн үг. Тэгэхээр John D. Rockefeller болон Стандарт Оилийн түүх бол зөвхөн өнгөрсөн зууны нэгэн бизнесмэний амжилт эсвэл газрын тосны салбарын хувьслын тухай түүх төдий бус юм. Харин орчин үеийн капитализм, корпорациудын хүчин чадал, монополийн мөн чанарыг тодорхойлсон түүхэндх хамгийн том сургамж байв. Тэрээр үр ашиг, инновац, дэд бүтцийн оновчтой сүлжээгээр дамжуулан дэлхийн бизнесийн стандарт ямар байх ёстойг анхлан тогтоосон нэгэн гэдэгтээ маргах хүн байхгүй. Рокфеллер эмх замбраагүй эрсдэлтэй зах зээлийг төмөр мэдээ сахилах бат системжилсэн удирдлагаар цэгцэлж хүн төрлөختөнд орчин үеийн эрчим хүчний найдвартай бөгөөд хүртээмжтэй их үүсвэрийг авчирсан нь эдийн засгийн хувьд асар том дэвшил байв. Гэвч энэхүү агуу амжилтын цаана шударга өрсөлдөөнийг устгаж хэдхэн хүний гарт бүх хяналтыг олгосон бөгөөд капиталист систем өөрийгөө хянах чадваргүй болбол ямар аюултай үр дагаварт хүрч болдгийг харуулсан тод жишээ болж үлдсэн юм. Стандарт Оилийн мандан бадралт болон түүний хууль ёсны уналт нь ардчилсан нийгэмдэх төр засгийн үүрэг, хууль эрхцэн хүчин чадал ямар чухал болохыг нотлож, өнөөгийн Америкчуудын сайн мэдих анти-монополийн хууль тогтоомжийн суурийг мөнхөд тавьж өгсөн юм. Өнөөдрийн бидний амьдарч буй даяаршсан технологийн авраг компаниуд ноёрхсон ертөнц бол яг л Рокфеллерийн бий болгосон тэрл корпорациудын бүтцийн үргэлжлэл юм. Эрх мэдэл, инновац, шударга ёс 3-ын зааг дээрх тэнцвэрийг хадгалах мөнхийн сорилт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд Стандарт Оилийн хаант улс нь хүний амбиц эдийн засгийг хэрхэн өөрчилж чадахыг мөн хууль ёсны хязгаар түүнийг хэрхэн тогтоож байдгийг мөнхөд сануулгах түүхэн том сургамж хэвээр үлдсэн юм а.